За өглөөний мэнд итгэлээ эзний үгээр өслөх өнөөдөр ишлэл бол Исая номны 41-р бүлгийн 10-р ишлэл. За эндээс би дуудаад өгье. Би чамтай хамт байгаад бол бүү ээ. Би чиний бурхан учраас бүүтгвш. Би чамайг хүчрхэгжүүлж чамд заавал туслана. Би чамайг ялалтын баруун мутаараа дэмжинэ гэж Бурхны өгсөн амлалттай юм ишлэл. Тэгэхээр энд үнэхээр гоё сонирхолтой юм нэг хэсэг байгаа. Яг энэ хүү ишлээ ингээд судлаад харах юм бол ингэж байгаа. Бүү ээ гэж байгаа. Бурхан хэлж. Тэгээ яагаад гэвэл би чамтай хамт байна гэж юм амлалтыг өгч. Дараа нь юу гэвэл бүү сандар бүү төгштэй. Яагаад гэсэн би чиний бурхан учраас гэж. Та айхгүй сандрахгүй үннийг яана гэсэн би бурхан. Би чамайг бэхжүүлнэ. Би чамд туслана. Би чамайг дэмжинэ гэж ингэж амласан. Тэг өөрөөр хэлэх юм бол айц бол юм ганцаараа байхад ерөнхийдөө мэдрэгдэг юм зүйлстэй. Ганцаараа байхад илүү мэдрэгдэг. Хин нэгэнтэй хамт байхад бол айц гэдэг зүйлс харин алга болдог гэж ерөнхийдөө судлаачид болон бүх хүмүүс үзэж байгаа. Тэгэхээр ганцаараа байгаад энэ айж байгаа үед хин нэгэнтэй байх. Өөрөөр хэлэх юм бол тэр агуу тусалдаг тэр бурхантай хамт байна гэдэг өөрөө мэднэ гэдэг нь энэ бол айцыг даван гарах хамгийн том хүчин зүйлс нэ гэж ерөнхийдөө дүгнэж байгаа. Эндээс бас бид нэр буруу ойлгож магадгүй бас нэг зүйл байгаа. Айцыг бурхан бүгдийг алга болгоно гэж хэлээгүй харин айцаас илүү бодит нэгэнтэй чи хамт байгаагаа мэдрээрэ гэдэг юм тухай энд өгүүлж байгаа юм шүү. За тэгээд өглөөг бурханд итгэж найдаж сайхан эрхлүүлээрэй.